Монголын Медиа групп за бид нар одоо бас хөндөж байгаа сэдв бол 29 дэх сургуулийн асуудал байгаа тийм. За таныг бас ажиллахаас өмнө энэ асуудал шийдэгдээд захирал нэг халагдаад буцаад ажилдаа орсон. За тэрний бурууг нь хэн бих одоо хариуцлага нь хэн хүлээх вэ? Тэр захирлын нөхөн төлбөр нэгж байгаа мөнгө хэн өгөх вэ гэдэг асуудлыг бид нар ирээд сурвалжилсан. А гэтэл яг үнэхээр одоо хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн аюулгүй эрүүл орчинд сурч хүмүүжүүлээд хяналтын камерууд суйрлуулъя гэдэг асуудал ярьсан. Энэ нь төсөвтөнд тусгах шаардсан уу? Энэ асуудлыг яаж шийдвэрлэх юм? Яагаад энийг асууад байна гэвэл бид нар яг энэ асуудлыг хөндөд эхлэнгүүд компани аж ахуйн нэгж бидэнд туцаад хэрэг төрөн чаддгүй бол бид нар камержуулаад өгье л доо гэдэг саналыг бас бидэнд тавьж ирсэн байхгүй юу? За ер нь одоо цэцэрлэгт хүүхдүүд одоо багш нь хүүхдэд зодж байгаа тий. За хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд гэдэг чинь өөрөө төр тусгайлан анхаарах ёстой хүүхдүүд. Тийм учраас 90 оны төсөв сайдын багцад үйл ажиллагаанд зарцуулах шаардлагатай энэ хөрөнгнөөс тусгай сургуулиудынхаа камержуулах асуудлыг бүрэн шийднэ. Энэ бол одоо бүх цэцэрлэгийг камержуулнаа. Энэ бол одоо өнөөдөр хүүхэд эцэг их за тэгээд багш гурийн хооронд дими одоо бие бинийгээ харддаг тий эцэгхийн гомдлыг барагдуулдаг энэ асуудлыг камержуулаад ирэхлээр одоо гэр хороол камержсантай холбоотой гэмт хэрэг багссантай яг адилхан энэ одоо асуудлыг бид нар шийдэж гэж ингэж бодож байгаа. За нөгөөтэйгүр ер нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн талаар Монгол улсад мөрдөж байгаа нэг ч стандарт байхгүй байгаа. Тэгэхээр энэ жил бид нар яг одоо эхэлж байгаа нэг ажил юу вэ нөхлөөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд тэр хүүхдүүдийн сурах орчин тавих стандартыг бид нар бий болгоё. Сургуулийн захирал нь мэргэжлийн хүн байх шаардлагатай. Хичээл зааж байгаа багш нар нь тусгай мэргэжлийн хүн байх шаардлагатай гэдгээ бид нар стандартаа баталж өгөөд тэгэд энийг мөрдөөл явуучих юм бол нөгөө сая яриад байгаа мэргэжлийн багш байна уугүй юу халагдсан гэдэг асуудал өөрөө шууд автоматар зохицуулагдаад явчихна. Тийм учраас стандартаа батлаад хэрэгжүүлээд эхлэх юм бол бид нар хүссэн хүсээгүй өнөөдөр мэргэжлийн багш нарын тухай асуудал өөрөө яригдаад явчихна. Өнөөдөр яг бодит амьдрал дээр юу вэ нөхлөөр 70 дугаар сургууль 25 29 116 гэх энэ сургуулиуд дээр маань мэргэжлийнх нь багш нар нь хичээлээ заагаад тэгээ зарим нь одоо бараг л цаг нь хүрэлцдэггүй. Тэгтэл мэргэжлийн бус хүмүүс нь хамгийн өндөр цаг тавиулчаад ингээд явж байгаа ийм одоо юу гэдэг стандарт бус нөхцөл байдал бий байж байгаа учраас бид нар энийг бүхэлд нь шийдчих юмыг өнөөдөр хийгээд явж байгаа. Хэдийд батлагдах бол стандарт. Ер нь ондоо багтаагаад баталчихна. Энэ ондоо багтаагаад баталчихна гэд ажил хэсгээ ажилдаа оруулсан. Яагаад тэгэхээр олон улсын түвшинд билээхэн мөрдөд явж байгаа загвар стандарт байгаа байхгүй. Тэгээ энийг л авах тухай асуудал байгаа. Энэ дээр ажил хэсэг байгууллагад ажиллаж эхэлсэн байна. За бидний бас нэг араас нь явдаг зүйл бол 10 дугаар цэцэрлэгээ 5 жил байргүй байна тийм ээ. За хотын дараагаас бас төсөв гоож орж ирсэн. Яг 10 дугаар цэцэрлэгийн захиралтай ярилцж хагаад улсын суух уугүй гэдэг мэдэгдэхгүй байна. Гэтэл яг үнэхээр таны хэлж байгаа тэр тийм ээ хөгжлийн бэрхшээлтэй тэр Дауны синдромтой хүмүүс ямар стандартын байранд хэдийн хэмжээнд одоо хүмүүж өстэй хичнээн одоо асарч багштай байх хэрэгтэй гэдэг асуудал нь одоо байсаар байтал тэр орчин өнөдөр байхгүй л байсан байгаа. Манад өнөөдөр олон улсын тэр стандартаас нь хараад үзэхэд ялангуяа одоо саажилттай тий одоо эрүүл мэндийн нөхөн сэргээх үйлчилгээ шаардлагатай байгаа хүүхдүүдэд үндсэн сурагч багшаас гадна эрүүл ах уу эмч дахиад туслах багш нэг хүнд баг 3 багш үйлчилж тэр хүүхдийн аюулгүй тэгээ нөхөн сэргээх эмчилгээг хамт яваад юмас сурж байгаа. Гэтэл манайх баг 30 хүүхдийн дунд гав ганцхан багш ажиллаж байгаа. Тэгэхээр бид нар аль болохоор энийг шийдэхийн тулд өнгөрсөн жил одоо миний бие бас ажлын хэсгийг ахалж ажиллаад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд түүнд одоо төрөөс дэмжлэг үзүүлэх улсын хурлын тогтоолыг хэрэгжүүлэх асуудлын хүрээнд 18 оны төсөвт тодорхой хөрөнгийг бид нар одоо багцаар нь суулгаж өгсөн. За хүүхдүүд харж байгаа эцэг эхийн урамшуул нэмэгдэнэ. 64 өнөөдөр сард нэг 60 орчим мянган төгрөгөл өнөөдөр аваад байж байгаа. Энийг амьдралын баталгаачлах түвшний доод орлоготой дүүцүүлэх хэмжээнд бид нар шаардлага тавиад төсөвт хөрөнгийг суулгаж өгсөн байж байгаа. Тэгэхээр ямар ч байсан ар гэрт нь болоод багш нарын нав хурамшуулал дээрэс нь туслах багшийн цалинг бид нар шийдэж өгсөн байгаа. Тэгэхээр ямар ч байсан эхний ээлжинд бол маш бодиттой ахиц гарна гэж ингэж харж байна. Байрны асуудал. За байрны асуудал дээр одоо юу гэдэг олон улсын байгууллага төсвийн одоо бус их усүрээс энийг шийдэх бололцоотой. Тэгэхээр хамгийн гол нь бид нар тэр стандарт гэдэг ярьж байгаа хэмжээндээ
маш сайн зураг төсөв те үнэхээр засвар үйлчилгээ байсан ч ялгаа байхгүй энэ хүүхдүүдэд нийцсэн тэр стандартаа бид нар баталчих юм бол тэрэндээ суурилсан зураг төсөвтэй болоод асуудлыг шийдээд явах гарцаа их ёстой. Тэгэхээр миний зүгээс бол одоо юу гэдэг юм барилга байшин барих хэмжээний төсвийг одоо шууд төсвөөсөө гаргана гэж хэлэхгүй ч гэсэн төсвийн бус их үр сүрийг гаргах боломжтой л гэж үзэж байна. Тэгэхээр хамгийн гол нь бид нар яг одоо стандартын шаардлага хангасан хэмжээний зураг төсөлтөй болох тэрийг шийдэх гарцаа олох бид нарт хамгийн түрүүний хийх шаардлагатай байж байгаа. Тэгэхээр 10 дугаар цэцэрлэгийн багш чинь эрхлэгч болохоор зураг төсөв бол батлагдсан л гэж яриад байсан л да. Би яг тэр бол мэдээлэл байхгүй.